Сайн бацхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Би та бүхэнд энэ 7 хоногт болж өнгөрсөн олон улсын онцлог үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Аз дахь айлчлал нь энэ 7 хоногийн олон улсын анхаарал татсан гол сэдвүүдийн нэг байлаа. За ингээд хөтөлбөрийн эхэнд үзэгч та бүхэнд Трампын айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргье. Малайзийн нийслэл Куала Лампур хотноо ASEAN буюу Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны 47 дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 26-наас 28-ны хооронд болсон. За энэ удаагийн уулзалт нь хүртээмжтэй байдал ба тогтвортой байдал гэх вариантаар болсон бөгөөд гишүүн орнуудаас гадна олон улсын томоохон удирдагч нар оролцсон. За тухайлх юм бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Лициан, за Японы шинэ ерөнхий сайд Такаичи Сане, Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижэм Юн, Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирил Рамафоса, Канадын ерөнхий сайд Марк Карни, Австралийн ерөнхий сайд Антони Албанез, за мөн Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Лакс нар оролцлоо. Үүнээс гадна олон улсын байгууллагын төлөөлөлт ч гэсэн ирсэн. За ASEAN-ы дээд хэмжээний уулзалтаар Хятад ASEAN, ASEAN 3, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт зэрэг олон чухал сэдвтэй хуралдаанууд болж бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг хилэлцэн. За мөн Мянмарын иргэний дайн, Газын зурвсын дайн болон Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал зэрэг нь анхаарах сэдвүүдийнх нь нэг байлаа. За Зүүн Тимор улс ASEAN-ы 11 дахь гишүүн болж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Малайзийн ерөнхий сайд Анвар Ибрахим нарын зуучлалаар Камбож болон Тайландын хооронд энхий гэрээ байгуулав. За ингэснээр талууд хил дээрх байршуулсан хүнд зэвсгээ буцааж аливаа тесрэх бөмбөг дэлбэрэх зэвсгийг татсан юм. За Тайландын хувьд Камбожийн 18 хоригдлыг харин буцаагаар олсон. Энэ үйл явдал нь тус бүс нутгийн тогтвортой байдалд чухал алхам болсон юм а гэдгийг бол хэвлэлүүд онцолж байгаа юм. За бас нэг онцлог үйл явдал бол Америкийн нэгдсэн улс болон Бүгд найрамдах Хятад ард улс хоёр худалдааны асуудлуудаа зохицуулах суурь тохиролцоонд хүрсэндээ. Тодруулах юм бол талууд Хятадын далайн тээвэр, логистик, хөлөг онгоцны үйлдвэрлэлтэй холбоотой Америкийн нэгдсэн улсын татварыг хойшлуулах хугацааг сунгах, за мөн фентанилийн тариф, цэргийн хамтын ажиллагаа болоод бусад эдийн засгийн чухал асуудлуудаар нээлттэй санал солилцсон байна. За ийхүү цаашид нарийн дагаж мөрдөх төлөвлөгөөгөө мөн боловсруулахар тохиролцсон. Тэгэхээр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс сөргөлдөх бус ийхүү харилцан ашигтай хамтрах нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөөтэй гэдгийг Хятадын албаныхан мөн мэдээлсэн юм. Америкийн нэгдсэн улс мөн Вьетнамтай тэнцвэртэй худалдааны хамтын ажиллагааны талаар хамтарсан мэдээлэл гаргаж амжсан. Ингэснээр аль аль талын экспортлогчид бие биенийхээ зах зээл нэвтрэхэд илүү амар байхаар болсон байна. За хэдий Америкийн нэгдсэн улсын Вьетнамын бараа бүтээгдэхүүнүүдэд тавьсан 20% тариф нь хэвээр байх ч гэсэн зарим бүтээгдэхүүнийг тэглэхээр болсон гэдгийг бол албаныхан мэдээлсэн. За Дональд Трамп мөн Бразилийн ерөнхийлөгч Лула да Силватай ийхүү Малайз дахьта уулзаж хоёр улсын харилцааг бат бих байх болно хэмээн мэдгдсэн бол Бразилийн тал харин Венесуэл болон Америкийн нэгдсэн улсын маргааны асуудлаар зуучлагчаар ажиллана гэжээ. За ийхүү Трампын Малайз дахь айлчлалын зэрэгцээ түүнийг эсэргүүцсэн Палестиныг дэмжигчид мөн жагсаал зохион байгуулсан тэд тусгаар тогтнолын талбайдаа цуглан Палестиныг чөлөөлөө гэсэн пайз баримт жагсаж байсныг гадаадын хэвлэлүүд мөн онцолж байв. За Трампын дараагийн зогсоол бол Япон улс. Японы ерөнхий сайд Такаичи Сане түүнийг маш найрсгаар угтан авсан бол Трамп хариуд нь шинэ ерөнхий сайдыг магтаж Японд юу л хэрэг болно, Япон юу хүснэ, Америкийн нэгдсэн улс тэнд байна, тусалнаа хэмээсэн байгаа юм. За эндээс уулзалтын үр дүн ямар байсан нь бол илхэн харагдаж байгаа гэж хэлэхэд буруудахгүй хаа. За талууд ховор стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялагын салбарт хамтран ажиллах гэрээгээ байгуулж Америк-Японы харилцааны шинэ алтан үеийг ийхүү эхлүүлж байгаа гэдгээ зарлалаа. За ингэснээр гацаад байсан эдийн засгийн гэрээ хэлэлцээрүүдийг эргэн сэргээж хилэлцэх болсон юм. За Японд ирэхээс л Трампыг угтаж авсан байдал нь зөвхөн түүнд зориулж бэлтгэсэн мэт байсан гэдгийг хөндлөнгийн шинжээчд хэлж байгаа. Тухайлх юм бол бүтэн цэргийн чагсаал хийгээд хоор дугаар түүнийг Акасака ордод угтаж Америк удаа өхрийн махаар дайлсан. Энэ нь Трампыг үнэнхүү баярлуулсан гэдгийг хэвлэлүүд тодтолгож байгаа юм. За мөн Такаичи Сане Трампын хамт Америкийн нэгдсэн улсын нисэх онгоц тээгч USS George Washington хүлэг дээр очиж мянган Америк цэргүүдийн уухайн дунд хүндэтгэлийн ёслолд оролцсон. За тэд тэнцээ цэргийн байгууллагын удирдлагуудтай уулзаж цэрэг зэвсгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашлаад бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр сан солилцсон байгаа юм. За мөн энэ үеэр
хоёр удирдагч хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ирээдүйн аюулгүй байдлын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байгаа юм. Такаичи Сане Трампын хамт цэргүүдийн өмнө зассан эндэр дээрээс дэлхийн хамгийн хүчтэй холбоотнууд юм а хэмээн өөрсдийгөө хоёр улсын харилцааг тодорхойлж батлан хамгаалахын зардлаа өсгөнө гэдгийг амлалаа. За нин ялангуяа Япон улсыг батлан хамгаалах зардлаа өсгдөггүй, анхаардаггүй гэж шүүмжилж байсан Трампын хувьд энэ нь сайн мэдээ болсон юм. За тэд уулзалтаас өмнө л гэхэд Такаичи Санетэй маш сайн харилцаатай байх болно гэдгийг мэдэж байна гэж Трамп хэлж байсан. За мөн Абе Шинзогийн үйл хэргийг үргэлжлүүлж байгаад нь баяртай байгаа гэдгийг илэрхийлж байсан юм. Харин хариуд нь Японы ерөнхий сайд Дональд Трампыг Нобелийн инх тайвны шагналд нэр дэвшүүлнэ гэж ам гарсан. Такаичи Сане 10 дугаар сарын 21-нд дүүрэгт ажилдаа орсон бөгөөд ийхүү ихний шалгалтаа онц дүнтэй өглөө гэж Японы хэвлэлүүд дүгнэж байна. Трампын Аз дахь айлчлал Бүгд найрамдах Солонгос улсад өндөрлөж байгаа. За Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung дүүрэгт ажилдаа өнгөрсөн 6 дугаар сард орсноос хойш анх удаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах хамгийн хатуу тарифыг бууруулах нөхцөлтэйгээр Америк нэгдсэн улсад 350 тэрбум Америк долларын хөрөнгө оруулахаар тохиролцсон байдаг. За гэвч энэ асуудал гацаад байсан бөгөөд ийхүү энэ удаагийн уулзалтаар харин Бүгд найрамдах Солонгос улсын амласан 350 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтын сантай холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлах юм бол 200 тэрбум Америк долларыг бэлнээр мөн хэсэгчлэн гаргах бөгөөд жилд 20 тэрбум Америк доллараар хязгаарлагдах юм байна. Харин үлдсэн 150 тэрбум Америк долларыг Бүгд найрамдах Солонгос улс хөлөг онгоцны үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар тохиролцжээ. За түүнчлэн тус улс мөн батлан хамгаалахын зардлаа өсгөнө гэдгээ амласан. За Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung Трампд айлчлалын төгсгөлд Бүгд найрамдах Солонгос улсын хамгийн дээд шагнал болох Мөнгөнхөө одон болон Эртний Шилэн хаант улсын алтан титмийн хуулбарыг бэлгэлж уулзалт мөн эерэг уур амьсгалтайгаар ийхүү өндөрлсөн. За Трампын Бүгд найрамдах Солонгос улс дахь айлчлал ийхүү өндөрлөхийн өмнөхөн тэрээр өчигдөр буюу пүрэв гарагт Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзлаа. За уулзалтыг тгээс 10-ын хооронд дүгнэж үнэлнэ үү гэсэн сэтгүүлчийн асуултанд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч 12 гэсэн хариу өгсөн. 2 цаг хүрэхгүй үргэлжилсэн тэдний уулзалтаар олон чухал ахиц дэвшил бүхий шийдвэрүүд гарсан гэдгийг Трамп энэ уулзалтын дараа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Харин Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин хамтын ажиллагааны олон боломж байгаа гэдгийг хэлж түүний болон Трампын засаг захиргааны дор хоёр орон тогтвортойгоор энэ зэрэгцэн харилцан оршно гэдгийг хэлжээ. Уулзалтын үр дүнгээс мэдээлэхэд Бүгд найрамдах Хятад ард улс Америк нэгдсэн улсын эсрэг тогтоогоод байсан газрын ховор элементүүдийн экспортын хязгаарлалт цуцлагдсан. За харин хариуд нь Америк нэгдсэн улс Хятад улсын фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисыг худалдсаны хариуд энэ оны ихээр тогтоосон тарифыг 20%-аас 10% болгож бууруулна гэсэн юм. За ингэснээр Хятадаас импортлж байгаа бараанд ногдуулсан нийт тарифын хэмжээ нь мөн 57%-аас 47% болж буурах юм. Түүнчлэн Дональд Трамп эх оны ихээр Бээжинд айлчлана гэсэн бөгөөд эргээд Ши Жинпин ч гэсэн Америк нэгдсэн улсад айлчилж магадгүй байна гэдгийг талуудын холбогдох албаныхан мэдээлсэн. За чипний зах зээлийн тухайд хоёр улсын хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байгаа. Тэгвэл Америкийн Nvidia компани шинээр гаргасан Blackwell AI чипийг Хятадд зарахгүй гэсэн ч бусад чипүүдийг нийлүүлэхэд нээлттэй хэмээн яриа өрнөсөн гэдгийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлсэн юм. Өөрөөр хэлэх юм бол хамгийн өрсөлдөөнтэй байгаа энэ зах зээлийн тухайд Америкийн Nvidia компани шинэ чипийг Хятадд зарахгүй харин сул хувилбар нь нээлттэй тухай яриа өрнөж амжсан байгаа. За Америк нэгдсэн улсын асуудлаар хатуу байр суурьтай байгаа нь бол харагдаж байна ч гэж нэг талаас харж байна. Гэхдээ технологийн салбарт Америк нэгдсэн улсын талаас хиймэл оюун чипний экспортын хяналтаа тодорхой хугацаанд зөөлрүүлэх санал гаргасан. Хариуд нь Хятадын тал тодорхой платформуудынхаа аюулгүй байдлын асуудлаар нээлттэй хамтарч ажиллана гэсэн юм. За үүнд бол TikTok-ыг дурдж болно. Геополитикийн асуудлын тухайд Украиний асуудал бол хоёр удирдагчийн уулзалтын гол сэдэв болж харин Тайван огт яригдсангүй. Талууд Украины дайнд цэг тавих асуудлыг урагшлуулна гэдгээ хэлсэн ч Бүгд найрамдах Хятад ард улсыг Оросын холбооны улсаас газрын тос импортлохоо зогсоох тухай яриа бол өрнөөгүй байна. Трампын хувьд энэтхэг болон Хятад тэргүүтэй улсуудыг Оросын холбооны улсаас газрын тос импортлохоо зогсоосноор энэ нь Оросын холбооны улсад шахалт болж улмаар дайныг зогсооход нөлөөлнө гэж үзэж байсан юм.
За геополитикийн асуудлаар буюу Орос Украины дайн тэргүүтээ олон улсад өрнөж байгаа дайн мөргөлдөөний асуудлаар талууд тодорхой ийм хамтралын шийдэлд хүрээгүй ч гэсэн хоёр орны дипломат харилцаанд эерэг уур амьсгал бүхий уулзалт болж өнгөрсөн гэж харж болохоор байна. За энэ нь Оросын холбооны улс харин жинхнээсээ шахалт болох өндөр магадaltaйгаа. За хоёр орны удирдагчийн уулзалт ийхүү эерэг үр дүн ихтэй найрсаг харилцааг эрхэмлэж өндөрлсөн нь дэлхийн эдийн засагт мөн эерэг нөлөөтэй гэж шинжээчид өгнөж байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд огцом хурцтаад байсан хоёр их гүрний харилцаа ийхүү өрсөлдөөнөөс хамтралын зохицлын шат руу явж байна гэж харж болохоор байна. За ингээд үзэгч та бүхэнд үргэлжлүүлэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Аз дахь айлчлалын талаар гэрэл зургаар мэдээлэл хүргэе. Дараагийн мэдээллийг хүргэе. За энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсын чип үйлдвэрлэгч Nvidia компани дэлхийн анхны 5 их найд Америк долларын үнэлгээтэй компани боллоо. Ердөө 3 сарын өмнө тус компани 4 их найд Америк долларыг давсан анхны компани болж байсан юм. За 5 их найд Америк доллар гэдэг нь энэтхэг Япон, Их Британи зэрэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч давсан хэмжээ. За ийм өндөр үнэлгээнд хүрснээр чип үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөгчдөө хол хайсан хэрэг боллоо гэж салбарын шинжээчид өгнж байгаа. 5 гарагийн арилжааны эхэнд Nvidia-гийн хувьцааны ханш 207.86 Америк долларт хүрч нийт 24.3 тэрбум ширхэг хувьцаа эргэлтэд байсан нь компани зах зээлийн үнэлгээг тийхүү 505 их найд Америк долларт хүргэсэн юм. За хиймэл оюуны бүтээгдэхүүн програм хангамжид зайлшгүй хэрэгтэй дэвшилтэд чипийн эрэлт огцом өсөж байгаа зэрэг нь компани ханш ийхүү төргөө өсгөд гол нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. За мөн өчигдөр Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang 500 тэрбум Америк долларын чипний захиалга хүлээн авсан гэж мэдгдсэн. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний яамтай хамтран 7 гишийн хиймэл оюуны суперкомпьютер барих, за Uber-тэй хамтран робот такси хөгжүүлэх, за мөн Финляндийн Nokia-д 1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийх 6G технологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг зарласан байна. За эдгээр төслөөс гадна Nvidia компани OpenAI компанитай хамтран ингэхдээ 100 тэрбум Америк долларын хөрөнгө оруулах гэрээ байгуулж дор хаяж 10 гигаваттын хүчин чадал бүхий шинэ дата төвөд байгуулахар болоод байгаа юм. За улс төрийн дэмжлэгийн тухайд Jensen Huang Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мөн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тэрээр энэ 7 хоногт Бүгд Солонгос улсад байхдаа хэлсэн үгэндээ түүнийг гайхалтай шинэ юм том удирдагч юм а хэмээн тодорхойлсон. Зөвхөн Nvidia компаниг Америкийн нэгдсэн улсын амжилтын түүх гэж магтан биширч түрүүнд дурдсанчлан тус компани Blackwell нэртэй хамгийн хүчирхэг чипний сул хувилбарыг нь хятадд худалдахыг зөвшөөрсөн гэж мэдгдсэн байгаа юм. За энэ нь бол хувьцааны ханшид нь мөн дахин өсөлт авчирч бол магадгүй байгаа. Тэрээр өнгөрсөн оны эцсийн байдлаар 1.3 сая Америк доллар хүртэл үнэлэгдэх Nvidia-гийн хувьцаа эзэмшиж байсан гэж өөрийн хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ мөн дурдсан байдаг. За үндсэндээ Nvidia-гийн үнэлгээ 5 их найд Америк долларт хүрсэн гэдэг нь технологийн ертөнцид хиймэл оюуны өсөлтөөс үүдсэн шинэ нэрэн эхэлж байгаа гэдгийг бол харуулж байна. Энэ нь 18 жилийн өмнө Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Джобсын анхны iPhone-ыг танилцуулсантай дүүцхүйц ийм технологийн томоохон шийдэлт хийгдэж байгаа юм. За тэр үед Apple iPhone-ы амжилтаар 1, 2, 3 их найд Америк долларын үнэлгээнд хүрчээсэн анхны компани болж байсан юм. Гисэн хэдий ч зарим шинжээч хиймэл оюун ухааны хөөсрөлт бий болж болцшгүй гэдгийг бас анхааруулж байгаа. За Английн төв банк энэ сарын ихээр AI-ийн өсөлтөөс шалтгаалсан технологийн хувьцааны үнийн хиймэл өсөлт эргэн
задрах эрсдэлтэй гэдгийг мөн анхааруулж ирснийг дурдах зүйтэй байлаа. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Хамас бүлэглэлийнхнийг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаж улмаар Израилийн тал Газын зурваст цохилт өгсөн. Үүний уршгаар 109 хүн лав гарагийн байдлаар амь үргэцэн дотор 10 хүүхэд байгаа юм. Хамас бүлэглэл хяналттай бүсэд Израилийн цэргийнхэн рүү халдснаар гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж Израилийн тал мэдгдсэн. Түүнчлэн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху барьцааны хүмүүсийн цогцсыг хүлээлгээ өгөхдөө Хамас бүлэглэл буруу цогцсыг шилжүүлэн өгч хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. За харин Хамас бүлэглэл Израилийн зүгээс гаргасан энэхүү буруутгалыг няцааж өөрсдийгөө гал зогсоох хэлэлцээрт тууштай байгаа гэж мэдгдсэн. Тодруулах юм бол бид хохирогчдын шарлыг эрен хайх ажлыг чин шударгаар хийж байгаа хэмээн тус бүлэглэл мэдэгдэж эсрэгээрээ Израиль хэлэлцээрийг зөрчиж байна гэж буруутгасан юм. Ийхүү Израиль болон Хамас бүлэглэлийнхэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж харилцан бие биенээ буруутгаж байгаа энэ цаг үед Газын зурваст гал зогсоох хэлэлцээр харин амжилттай хэрэгжиж байна гэж Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance мэдгдсэн анхааралтай байгаа. За тэрээр гал зогсоох хэлэлцээр эхэллээгээд талуудын мөргөлдөөн шууд дууссан гэсэн үг биш юм а гэж хэлсэн. Энэ талаараа Катарын ерөнхий сайд ч гэсэн зуучлагчийн хувьд ижил байр суурьтай байгаа гэдгээ хэлж бүх оролцогч тал бүгд гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн. Иргэн сануулгад Америкийн нэгдсэн улсын зуучилсан энэхүү гал зогсоох хэлэлцээр 10 дугаар сарын 10-нд хэрэгжиж эхэлсэн. За өнгөрсөн 7 хоногт Израиль 2 цэрэг нь Хамас бүлэглэлийн халдлагад амь үргэцсэн гэж үзэж Газын зурваст хэд хэдэн байршилд цохилт өгсөн ч гэсэн дараа нь хоёр тал хоёулаа хэлэлцээр хүчинтэй хിവэр байгаа гэж мэдэгдэж байсан юм. Харин энэ удаад нөхцөл байдал яахан тодорхойгүй байна гэж Америк гарагийн өглөө Израилийн цэргийнхний дроноор авсан бичлэг нийтлэгдсэнээс харж байна. За энэ бичлэгт Хамасын гишүүд нэгэн хүний шарлыг хуурамчаар болж дараа нь ухаж гаргаж байгаа мэт юм дүр үзүүлж байгаа нь харагдсан. За удалгүй улаан загалмайн 3 төлөөлөгч тус газар ирж мөн энэхүү шарлыг шалгаж байгаа байдал бол бичлэгт багтсан байгаа юм. За New York Times агентлагийн мэдээлснээр энэ бичлэг нь Газа хотын Туфа дүүрэгт хийгдсэн энэ бичлэг бөгөөд нутгийн гэрэл зурагч мөн тухайн өдөр улаан загалмайн төлөөлөгчд энэ газар ухаж байгаа экскаваторын дэргэд бол байсан гэдгийг баталсан. Харин улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлэл гаргаж манай ажилтнууд энэ газарт очих үед тэнд урьдчилан шарил буюу цогцос байрлуулсан байсныг мэдээгүй бид зөвхөн шарил гаргаж байгаа үйл явцыг бол ажилласан гэж тайлбар өгсөн. За Израилийн зэвсэгт хүчнээс энэхүү бичлэг нь Хамасын зүгээс энэхүү шарилуудыг цогцсуудыг буцаах ажил хийгдэж байгаа мэтээр хуурамч сэтгэгдэл төрүүлэх оролдлого болохыг бол харуулж байна гэж мэдгдсэн. За улмаар Израиль мөн улаан загалмайн нийгэмлэгийг Израиль дахь Палестиний хоригдлууд дээр очихыг хориглоод байна. За харин дайны талбарт буюу Газын зурваст Израилийн арим халдлагаа зогсоохгүй үргэлжлүүлсээр байгаа гэдгийг Al-Jazeera агентлаг мэдээлж байгаа. Өнөөдрийн байдлаар хэлэхэд энэ бүс нутагт 2 жилийн өмнө дайн эхэлснээс хойш 68527 хүн Израилийн арим цохилтод амь үргэдэд байгаамаа. Хөтөлбөрийн төгсгөл үзэж та бүхэнд дэлхийн эргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор хүргье. Сөүлийн Итеван дүүрэгт Халлоуин буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан залуучууд хит олноор давчууд зайд шахацалдаж бөөгнөрсний улмаас 159 хүн амиа алдсан харамсалтай 3 жилийн өмнө гарсан. Ийхүү амиа алдагчдын дурсгалыг хүндэтгэхээр солонгосчууд Итеваны гудамжинд цугларчээ. Тэд хэрэг болсон нарийн гудамжинд цэцгийн баглаа, эмгэнлийн үгс, мөн дурсгалын самбар хүч зэргийг өрсөн байна. Америкийн нэгдсэн улс 1992 оноос хойш Түмэн зэвсгийн туршилтаа сайн дураараа зогсоосон ч гэсэн өчигдөр тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп Пентагонд Түмэн зэвсгийн туршилтыг нэн даруй сэргээх үүрэг өгсөн талаар мэдээллээ. Тэрээр Бүгд найрамд Солонгос улсад Бүгд найрамд Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй хийх уулзалтынхаа өмнөхөн өөрийнхөө Truth Social сүлжээнд бусад улс орнууд Түмэн туршилтаа үргэлжлүүлж байгаа учраас Америкийн нэгдсэн улс ижил төвшөнд хариу арга хэмжээ авах ёстой. Түмэн зэвсгийн туршилтыг эхлүүлэх ажил нэн даруй эхэлнэ гэж мэдэгджээ. Бүгд
найрамд гарч ирсэн Солонгос ард улс далай газар ангиллын далавчид буужингуудыг амжилттай туршсан тухайга мэдэгдсэн нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамд Солонгос улсад айлчилж байгаа үедээ давтсан. За энэ туршилтанд тус улсын цэргийн чадах өсөн нэмэгдэж байгаа гэдгийг харуулах зорилготой гэж хэвлэлд мэдээлжээ. Тус улсын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр буужингууд 2 цаг гаруй ниссэн байна. За бүгд найрамд Солонгос улсын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос бүгд найрамд Солонгос улс болон Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн зэвсгийг шинжилж байгаа бөгөөд умартын аливаа өдөө хатгалахад шийдэмгий хариу өгөх хамтарсан бэлэн байдлыг хадгалж байгаа гэдэг мэдэгджээ. 1916 онд дэлхийн 1-р дайнд оролцохоор далайд явж байхдаа Австралийн 2 цэрэг захидал бичиж лонхон дотор хийсэн нь Австралийн иргээс олджээ. Тэд захидлаа лонхонд хийж далайд хаясан нь энэ байгаа. За ийхүү 100 жилийн дараа Австралийн баруун өмнөд хэсгийн оршин суугч Дэв Браун гэр бүлийн хамтаар энэхүү лонхыг олсон байна. Лонхыг нээж үзэхэд захидлыг унших боломжтой байсан бөгөөд дорсон байжээ. За улмаар энэхүү захидлыг бичсэн 2 цэргийн үр хүүхэдтэй холбоо тогтоож дамжуулж өгсөн байна. Английн хунтайч Эндрюгийн цол хэрэгмийг хурааж хааны ордноос хөөн гаргах үйл явцыг эхлүүлсэн гэж Букингемийн ордноос мэдэгдлээ. За 3 дугаар хаан Чарльзын дүү, хатан хаан 2 дугаар Элизабетийн 2 дахь хүү Эндрю нь Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэж шүүмжлүүлэх болсон. Эпштейн нь Америкийн нэгдсэн улсын санхүүч байсан бөгөөд бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэлд үйлдсэн зэрэг олон гэмт хэрэгт буруутгах гэсэн юм билээ. Түүнийг Америк төдийгүй олон улсын томоохон нэр хүндтэй эрх мөнхтэй холбоотой байсан гэдэг. Хунтайч Эндрю өөрийг нь буруутгасан эдгээр мэдээллийг үгүйсгэж байгаа ч гэсэн шийтгэл хүлээх зайлшгүй шаардлагатай гэж Букингемийн ордноос гаргасан мэдээлэлтэд дурдсан байна. Тэрээр одоо Эндрю Маунтбаттен Уиндсор гэж нэрлэгдэх юм байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн 7 хоногийн гадаад мэдээний тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.